баярлалаа. Өнөөдөр бид өвчнөөрийн алдаргавьяа бусад нэг удам нэгэн бүлгийн багтан харгалж эрдэмтэн өчүүгээр цугсан байна. Хамаагүй замаар мөсөн маань давсан бидний эмэгивэ нахацаа эрснарван бидний эмэгивэ тэр одоос бахархан хад байгаалаа. Энд тэвэрнаа. Сэргээр өв соёл урдын судраа хойч хүнтэй таниулах чухал болж байгаа бөгөөд энэ үеэс үе үргэлжлүүлээ. Та бүхэндээ үүрэгний турш инээ төр эрүүл энх дурсамжаар дүүрэн байхыг хүсэн өрөөё. За ингээд Балжрын ураг удам мандат тугай. Тэгээ та бүхэн тавтаа сайхан хооллоорой. Та бүхэнд баярлалаа. За хагмын Ахмад эгч Буурадан цэдэн шигчтэй гардуулсан одоо Дарима эгчтэй комиссын бэлгийг гардуулж байна. Комиссод маань одоо бүх ахын дүүсийн бэлгийг гардуулж байгаа шүү. Нэрийн өмнөөс хоромт бидний одоо хандвас бүрдсэн гарын бэлгийг Ахмадуудаа гардуулж байна. За бүдээгчд минь гарахын бэлгийг гардуулж байна. Бурмаа эгчд гарахын бэлгийг гардуулж байна. За манай цэвлээ эгчд гангүй ахын гэр бүл цэвлээ эгчд гарын бэлгийг гардуулж байна. За Баажагийн минь хишигтэгчд гарын бэлгийг гардуулж байна. За надад гардуулж байна. За бүрөө докторт. За баясах баригатын багийн дарга манай 3 төсөмийн одоо тэргүүний эмч чимгээд маань цэнцэрэнд маань одоо гарын бэлгийг гардуулж байна. За гангүй ахт минь агуудын хамгийн том гангүй ахт минь гарын бэлгийг гардуулж байна. Ахмад нууртнаас удаан жаргараа. Долгормаа Монгол улсын гавьяа түүжигчэн долгормаа гарын бэлгийг гардуулж байна. За баяр хүргье. Эгч минь уртнаслаарай удаан жаргаарай. За гонгормаахад гарын бэлгийг гардуулж байна. Чимгээгч энэ ангиж алга болчихлоо. За миний нэмжийн хамгийн том хүн сайн гэрэлд гарын бэлэг очиж байна. Баярлалаа. Гэлалаа эгч минь уртнаслаа. За чимгээгч энд байж байна. Ангийн манай охиндоо минь найз минь юм байна. За манай ангийн атман чимгээ. Хүүхэд авахаас атмаа явсан одоо ч атмаа лодчихоо болохгүй. За чимгээд урд насаж удаан жарахыг бодё. Өнөр өдгөө сайхан гэр бүл болсон. Миний найз сайхан явж байна. Найздаа баяр хүргье. За чимгээг минь гэр бүл одоо гарын бэлгийг гардуулж байна. За тэнд эмчийн гэр бүл бадагт минь гарын бэлэг ирж байна. Бадаг минь их сайхан бүжигчин хөөн. Өнөөдөр өстө хөлөө яхан чилээ гартад бүжиглээрээ өсөг төр чадаагүй гэж гомдлоод байна энд байна. Чимгээгээс ихсүүлээд. За одоо энэ микрофон одоо энэ Ахмадуудад гарын бэлэг гардуул үйл ажиллагааны дараа тэмцээнүүд үргэлжлээд явагдана. Тэмцээнүүд хийгдээд орой дарь эмээгийн маань одоо юу болно? Танилцуулга болно. Түүний дараа одоо бас хүндэтгэлийн тэр орооны одоо цэнгэн гэдэг юм уу юу гэдэг юм бэ? Тийм байдалтай болно. Тэ.
За. 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 Зөвхөн та ирэх юм уу? Та ирэх юм уу? За. Тэгээ. За би нэг юм хэлээдгээ. Чимээг байгаараа залуучуудаа. Хураараа гадаа бороо ороод өстой гоё юм штэ. Алтан туяа. Бэлгээ авчихад онгороод битгий чанга яриад ба жаахан томоотоо суужээ. За ингэж нэг юм хэлээдгээ. За өчигдөр зарим нэг нь хөлөө жилтлээ бүжгэлж ханаж чадаагүй гэж байна. Тэгээ өнөөдөр ямар ч байсан бүжгээ өргөжлүүлээ. Залуучууд нь тэр диско хөнгөн янз янзын юм хийя. Ахмад манитын ахмадууд нь болохоор нөгөө одоо цаг үеийнхаа нөгөө нийтийн бүжгээ хийе гэдэг ингээд саналууд ирээд байна. Бид нар өнөөдөр хөгжмөө хураагаад явчээ гэж бодсон чинь гонгормаа түүний дүү Монгол Улсын гавьяат хурандаа гонгормаа Монгол Улсын гавьяат долгормаа нар ахмадуудад гарын бэлэг гардуулах гэж байна. За хоёртоо баярлалаа. Маш их баярлалаа. За нэг үг. За тэг. За. Дестрада дараас нөгөө юу чи гэж байна. За өөрийнхөө хамгийн том игчтэй өгч байна. Цагаа гिचтэй өгч тий. Нэг гэрт өргөгдсөн хоёр хөөрхөн. За цэдэн шигчдэг хамгийн том игчэнд байна. За цэдэн шигчт минь гарын мэлалга ирж байна. За тасалж удаан жаргаарай. Гүрги за таримагчтай өгч байна. За. Одоо бүдээгчдэг. За одоо бурмаа игчдэг. За баажигийн минь охин бурмаа игчдэг гэж байна. Баажаатай адилхан юм аа. Манай бурмаа игч чи яг л баажаатай төстэй хүн биш үү? Хамаг холоос ирсэн хоёр маань ингээд гарын бэлгийг зоргоод ангардуулж байна. За баярлаа. Гэр бүлд бүгдэд нь ад жаргал сайн сайхныг хүсье. Энэ санаачлагыг гаргаж ингэж зүтгэсэн хөлмөрийг үнэлж байна, хүндэтгэж байна. Баяр хүргэе. За ингээд бэлгийн үйл ажиллагаа ерөнхийдөө дуусч байна. За одоо бүгдээрээ тэмцээн үргэлжилнэ. Гэхдээ идэж явах юм чи ширээ дөрөв хэвээрээ байна шүү. Юмаа идэж ууж байж гараарай.
Би энэ цэдишийн хөргөн нь байгаа. Танай оргодмынхны хөргөн гэсэн. За ургийн баяр анх удаа болж байна. Тэгээ ургийн баяр хэр сайхан болж байна. Оо сайхан болж байна. Зохион байгуулалт энэ олон хүмүүсийг уулзуулж залуучуудыг хооронд танилцуулж байгаад маш их баяртай байна. Тэгээ хүүхдүүдээ ах トゥ нартай танилцуул тэгээд 2-3 өдөр сайхан өнгөрч юм да. Оо баяр наадам сайхан болж байна. Одоо би намайг өвгөн хөө гэдэг энэ одоо энэ дарийн пүрийн хөхөд байгаа юм. Одоо 3 дахь хөхөд. За. Өмнө говьтой нутгалж байгаад бас нутгаар нь сэлгсэн байгаа шүү дээ. Айл аймгаас ирсэн мөлий. Одоо дорнтоос ирлээ. Одоо яг энэ нутгийнхаа харьяа байгаа л да. Гэтэ яг отроор явж байгаа. Тэгээд чагараад 4-5 жил болж байна да. Та одоо бүгдэнд нь сайхан баяр наадам мэнд хүргэе да.
За манай бүжгийн тэмцээн маш амжилттай боллоо. Би бүх хүүхдийг оруулшууллаа. Бүгдээрээ сайн бүжиглээ байна. Би энэ дотроос ерөөсөө хамгийн супер нэг 20 мянга бус төгтөд 10 мянга шигнэя. Тэгэхээр мэдээж супер 20 мянга төгрөг шигнэх залууга бид сонгоно тийм ээ. Миний харж байгаа урд удаан завстай хүүхдийг удаан миний хүнээр өөрийгөө танилцуулж хэнийг вэ? Хэний юм бэ? Омоггүй. Хэд настай? Чигнэ. Өсөлтөө. Манай мөрөг. За бабэний гоцораарэ. За хоёрдугаар чи баг орсон баха. Мондог байсан. Хоёрдугаар чи баг орсон баха. Дөрөвдүгээр дор орсон баха. Тавдугаар дор орсон баха. Авцраараа бүгдээрээ. Оюу хасмал дөрөв. Нэг хүмүүс байна. Одоо өстөө. Нэр бараа. Аа дөрөв тааш. За маань нэг. Авч бүжиглсэн баярлалаа. Сонгож байна. За нэг. За тэмцээнийхээ дөрвийг танилцуулъя. Нэгдүгээр асуултаа сайн сонсож 5 секунд хариулах. 5 секундын дотор хариулна шүү. Хоёрт асуултанд хариулахгүй утсан тохиолдолд 5 секундын дараа хасна. Үзэгчдээс тухайн хариулж буй хүнд хэлж тусалбал тухайн оролцогчийг хасах. Чанга тод оновчтой нэг хариулт хэлэх. Тэгээ манайха мигэнтэй жоохон ойртож жоод сайн хариулаарай за. Монгол улсын үндсэн хууль хэдэн бүлэгтэй вэ? Хэдэн бүлэгтэй вэ? 7 бүлэг. 6 бүлэг 70 зүйлтэй. Зөв байна. Хүргэний хүүхдийг хин гэж дууддаг вэ? Хүргэний хүүхдийг. Хүний гэсэн үү? Хүргэний хүүхэд. Дагвар. Ишэна. Хүргэний хүүхдийг одоо хин гэж авгааж дууддаг үлээ бид нэр. Хүргэний хүүхэд. Тэ. Ачцээ. Зөв байна зэ. Монголын хамгийн сүүлчийн хааны хатан хэн бэ? Ондог туршин. Зөв байна. Дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? 70. За, зөв байна. Цэнхэр шар өнгөний дундаас ямар өнгө гардаг вэ? Ногоо. Зөв байна. Монгол улсын төв зэг. Сүхбаатар. Биш байна. Монгол улсын төв зэг. Өвөрхангай аймаг. За авлаа. Шавжны нэртэй орд. Шавжны нэртэй одоо. Орд. Хилэнт. За зүг бэ. Шатарт хүний хэдэн дүрс байдаг вэ? 3. За зүг. За түүхэн асуулт байна. Чингис хааны баг хатны нэр. Хулан. Зөв байна.
Арга хангай аймгийн төв. Цэцэрлэг. Арга хангай аймгийн төвийн нэрийг юу гэдэг вэ? Цэцэрлэг. За зөв байна. Чингис хаан хамгийн сүүлд ямар улстай байлдсан бэ? Биш юуна. Цаашаа бийж байгаа халууцаад байна ага. Бачим гэж ямар утгыг илэрхийлж байна вэ? Бачимдах. Уцаарлах. Үгүй. Биш байна. За нэг үгээр тодорхой тавьж хариулна шүү. За. Бачим гэж ямар үгийг илэрхийлж байна вэ? Яарах. За зөв байна. Яаралтай. Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? 70. За зөв байна. Цагалбар гэж юуг хэлдэг вэ? Цагалбар. Цагалбар. Цагна. Цагалбар. Цаг нь болоо. Цаг тооны бичгүү. Цаг тооны бичиг зөв байна. Маш нарийн зөөлөн ноосыг юу гэдэг вэ? Зөв байна. Шилийг юунаас гаргаж авдаг вэ? Шилийг юунаас гаргаж авдаг вэ? Зөв байна. Тэмээ усан хаана нөөцлөдөг вэ? Бүхэндөө. Зөв байна. Дэлхийн хамгийн жижиг хот улс. Жижиг хотоо. Тэ хот улс. Мальдив үү? Биш байна. Хот улс гэдэг юм уу? Тэ. Нэг л байхгүй. Энэ дээрээ тэгж байна. Дэлхийн хамгийн жижиг хот улс. Энэ 3 мянга хүсвэл солих асуултаа. За. Ватикан гэдэг улс үгүй байна. Монголын хамгийн өндөрт оршдог сум. Увсан сум баг та тийм. Зам итгэхгүй байна. За. Монголын хамгийн өндөрт оршдог сум. За ухны тусан цэнгэл. Биш юуна. За Монголын хамгийн өндөрт оршдог сум нь Дууд сум юм биш үү? Аймаг нь алга байна. Би бас өөрөө мэдэхгүй шүү дээ. Тод бичгийг хэн зохиосон бэ? Тод бичгийг хэн зохиосон? Биш. Тод бичиг. Тод бичгийг хэн зохиосон бэ? Зан уу. Биш байна. За тод бичгийг Намхай Жамц гэж хүн зохиосон юм байна шүү. Анаашны хил хэдэн сантиметр урттай байдаг вэ? 12. Биш байна. Анаашны хил хэдэн сантиметр урттай байдаг вэ? 27. Биш байна. Анаашны хил хэдэн сантиметр? 80. 80 биш байна. Анаашны хил нь 60 см урттай байд юм байна. Аалц хэдэн хөлтэй вэ? 8. Зөв байна.
Богдхан уул хэдэн амтай вэ? Богдхан уул 2 биш наа. Богдхан уул хэдэн амтай вэ? Давтараа хамаалах. Биш ээ. Богдхан уул хэдэн амтай вэ? 13. Биш наа. Богдхан уул нь 32 амтай байна. Бүхэнгийн эрийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхэнгийн амьтан байдаг штэ. Тэ. Бүхэнгийн эрийг юу гэж нэрлэдэг вэ? Тэ. Биш юунаа. Бүхэнгийн эрийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхэнгийн эрийг юу гэж нэрлэдэг вэ? За бүхэнгийн эрийг гэрээ гэж дууддаг юм шүү. Гэрээ. Говьд цэцэгдэж ургадаг бэлчээрийн ургамал. Говьд цэцэгдэж ургалдаг бэлчээрийн ургамал. Хүмүүс чимээг байгаарай юу? Нэг. За таан авлаа. Ерөнхийдөө бас хүмүүс бас цэцгэлж ургалдаг шүү. Анхны зар сурчилгаа хаана хэдийд үүссэн бэ? 1 2 биш үнэ. Анхны зар сурталчилгаа хаана хэдийд үүссэн бэ? Манайхан зөвхөн Монгол дотроос итгэхгүй шүү. Америкт л үүссэн баг. Биш үү? Америк нэг биш үстэй. За биш юм байна. Анхны зар сурчилгаа хаана хэдийд үүссэн бэ? За энэ хариултыг хаана гэдгээр нь хариулчих юм бол тэнтэйг нэг хариулчих юм бол авчи. Тэ. Анхных шүү. Монгол дотроо биш ингээд дэлхийгээр нэг бодно шүү дээ. Хаана? Биш үнэ. Анхны зар сурчилгаа нь 1472 онд Англид үүссэн юм байна. Далайн уур амьсгалаар хүнийг эмчилдэг эмчилгээ. Далайн уур амьсгалаар? Тий, далайн уур амьсгалаар хүнийг эмчилдэг эмчилгээ. 1 2 Усаар цохиулах. Биш байна. За далайн уур амьсгалаар хүнийг эмчилдэг эмчилгээ. Далайн уур амьсгалаар хүнийг эмчилдэг эмчилгээ. За далайн уур амьсгалаар хүнийг эмчилдэг эмчилгээ нүүр засал юм байна. Яг хариулах гэж байна. Бүдэн шувуу нэг удаа өндөглөхдөө хэдэн өндөг гаргадаг вэ? Нэг өндөг. Нэг. За биш ээ, нэг бага байна. Бүдэн шувуу. Биш байна, 3 биш байна. Дараагийн үн. Бүдэн шувуу нэг удаа өндөглөхдөө хэдэн өндөг гаргадаг вэ? 7. Биш байна. Бүдэн шувуу нэг удаа өндөглөхдөө 25 өндөг гаргадаг юм байна. Дэлхий дээр 400 жил бороо ороогүй цөл. Сахар. Биш байна. Антарктид. Биш байна. За дэлхий дээр 400 жил бороо ороогүй цөл нь Чилийн Антарктик юм шүү.
дэлхий дээр хэдэн жилийн өмнө бичиг үүссэн гэж үздэг вэ? 200. Биш байна. Дэлхий дээр хэдэн жилийн өмнө бичиг үүснийг яриад байна шүү дээ. За, мэдгүй байна. За. Хэдэн жилийн өмнө юм шүү? 2000. Биш байна. Дэлхий дээр 5000 жилийн өмнө бичиг үүссэн юм байна. Дэлхийн хамгийн том элсэн цөл. Сахарын цөл. Зөв байна. Дэлхийн хамгийн чийгдэг улс. Чиглэг уусаа. Австрали. Биш байна. Гур богцсон зай. 2 юм. Дэлхийн хамгийн чийгдэг улс. Япон. Биш байлаа. Дэлхийн хамгийн чийгдэг улс нь энэтхэг юм байна. Загас яагаад нүдээ андгүй вэ? Зэвхгүй. За зөв авлаа. За гамбахаас амархан асуулт асуунаа. Ингийн сүүгээр хийсэн ундаа. Ингийн сүүгээр хийсэн ундаа. За хоор мөгш завлаа. Манай оронд хэдэн оноос галт хэрэг явж эхэлсэн бэ? Манай оронд хэдэн оноос галт хэрэг явж эхэлсэн бэ? 1960. Биш яна. Манай оронд хэдэн оноос галт хэрэг явж эхэлсэн бэ? За манай оронд 1949 оноос хойш явсан юм шүү. Дархан цаазат богдхан уулын хамгийн өндөр цэг. Чимээгүй байгаарай. 1 2 3 4 5 дараагийнх нь. Монг дархан цаазат богдхан уулын хамгийн өндөр цэг. Биш байна. Дархан цаазат богдхан уулын хамгийн өндөр цэг. Цэцэгүн. Зөв байна. Цэцэгүн. Зэрлэг гахайн 2 настайг нь юу гэдэг вэ? Тоор. Биш ээ. Зэрлэг гахайн 2 настайг нь юу гэж нэрлэдэг вэ? Бодон юм бол. Биш ээ. 2 настай. Зэрлэг гахайн 2 настайг нь юу гэж нэрлэдэг вэ? За зэрлэг гахайн 2 настайг нь ховс гэдэг юм байна. Монголын хамгийн нам дор газар. Дарахтай бат. Юу? Дарахтай болохоор. Биш ээ. Монголын хамгийн нам дор газар. Дарахтай отгор. Биш. Монголын хамгийн Шаргын гов. биш байлаа. Монголын хамгийн нам дор газар нь Гөхнүүрийн отгор юм байна. Монгол улс газар нутгаараа дэлхийд хэддүгээрт ордог вэ? Нэгдүгээр тардаг. Биш ээ. Дэлхийд шүү. Монгол улс дэлхийд газар нутгаараа хэддүгээрт ордог вэ? Дэлхийд үү? 1 2 5. биш ээ. 18. Зөв бай 18. Матар хэд насалдаг вэ?
66. Биш байна. За нэг тэдээс тэдгээ багцаалаад хэлчих. 10-аас Тэ матар хэдээс нь хэд насалдаг вэ? 10-аас Биш. 20-аас 30. Биш. Матар 80-аас 100 насалдаг юм байна. Монголын хамгийн өндөр цэг. Нэг, хоёр, Алтай нороо юм болоо. гурав биш байна. Монголын хамгийн өндөр цэг. Цэг юм уу? Тий, цэг. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав. Алгасан уу? Гү, та гурав дахь шүү дээ. За, Монголын хамгийн өндөр цэг нь Хүйтний оргил юм байна. Могон чих хаана байдаг вэ? Могоо чихгүй шүү дээ. За, зүг байна. Маму наашир дууны шүлгийн зохиогч. Мөрдөө жилөө. Биш. Маму наашир дууны шүлгийн зохиогч. Биш. Цагт аа. Биш байна. Чи лам сүрэн гэдэг нь зохиосон юм байна шүү. Монголын радио хэдэн онд байгуулагдсан бэ? Радио. Тий. Монголын радио хэдэн онд байгуулагдсан бэ? 1947 он. Хэдэ? 1947 он. 47. Биш байна. Ор болцсон уу? Монголын радио 1934 онд. Нарийн жалгыг юу гэж нэрлэдэг вэ? Арай өөр дөдөг да. За 1 2 3 4 5. Биш. Нарийн жалгыг юу гэж нэрлэдэг вэ? Биш ээ. Тэ. Гоо. Биш ээ. Нарийн жалгыг сувг гэдэг юм байна. Судаг биш сувг. Монголын хаан ширээнд хамгийн олон жил төр барьсан хаан. Төр барьсан хаан. 1 2 3 4 5 биш наа. Монголын хаан ширээнд хамгийн олон жил төр барьсан хаан. Лигдэн. Хэн? Лигдэн. Биш байна. Монголын хаан ширээнд хамгийн олон жил төр барьсан хаан Батмун хаан юм байна. Монголын 100-ны шилдэг роман. Монголын Тамир. Зүг байна. За, малын өвчүү гэдэсний их үсийг юу гэж нэрлэдэг вэ? Үсийг Тэ, өвчүү гэдэсний их үсийг малын. үсийг нарийн мадын Нарийн мал. Нарийн мал ч ууж болно, бог мал ч ууж болно. тийм нарийн мадын. Тэ. Өчүүний үсийг Өвчүү болон гэдэсний их үсийг юу гэж нэрлэдэг вэ? 1 2 3 4 5. За. Ерөнхийдөө Монгол мал одоо 5% малны өвчүү болон гэдэсний их үсийг юу гэж нэрлэдэг вэ? Өрцний ус. Өрц. Биш. Өвчүү гэдэсний их үс малын. Сав. Зөв байна, савг. За энэ залуучууд мэдгүй залуучууд байгаа учраас яг шигшж байгаа тэгээд.
Ямар амьтан урагшаан явж чаддаггүй вэ? Ерөнхийдөө хоёр амьтан байна. За нэгийг нэлжүүл хариултыг авснараа бай. Хиса. Хиса. Биш ээ. Ямар амьтан урагшаан явж чаддаггүй вэ? Нэг амьт юм биш үү? Тавч. Биш. Ерөнхийдөө нэг хоёр төрлийн нэртэй амьтан байгаа. Гэхдээ энэ нэг нэртэй амьтан. Нэг амьтан. Ямар амьтан урагшаа явж чаддаггүй вэ? 1 2 3 шоргоолжин арслан гэдэг амьтан юм биш үү? Эрдэн зуугийн хийд хідэн суврахтай бай. 108. За, араас хариулт хэлчлээсэй. Би сонсчлоо. Манайха битгий юм төвчээргүй байгаарай, хариултаа энэ дээр өөрсдөө хэлнэ шүү. Монголын хамгийн анхны доктор. 1 2 3 4 5 биш үү за. Монголын хамгийн анхны доктор. Монголын хамгийн анхны доктор Ринчин. Амьтан сурав. Биш үү la Ринчин энэ дэр 3 болцсон. Хөвөнг юунаас гарган авдаг вэ? Шилнээс. Биш үү наа? Хөвөнг юунаас гаргаж авдаг вэ? Бутнаас. Бутнаас. Биш ээ. Модноос гаргаж авдаг байна. Олсыг юунаас гаргаж авдаг вэ? Олсыг. Одос уяаг одоо юунаас гаргаж авдаг вэ? Модноос. Юу? Мод. Биш. Наас наас. Олсыг юунаас гаргаж авдаг вэ? Олсыг. Наас наас. Биш. Олсыг юунаас гаргаж авдаг вэ? 1 2 3 4 5 за. Болсон. Олсыг ургамлаас гаргаж авд юм байна. Ямар шувуу усан доогуур нисдэг вэ? Пингвин. Тийм ээ, пингвин бие оцсон шувуу. Тог руу яагаад шээдгүй вэ? Тог руу яагаад шээдэг вэ? Яагаад шээдгүй вэ? Төлтөө болохоор. Биш ээ, урт төлтөө болохоор биш. Тог руу яагаад шээдгүй вэ? Тог руу шээдгүн учир нь цахилгаантай учир юм байна. Асуултаас тог руу биш, тог руу гэж би асуусан. Хүн хоногт хичнээн хэмжээний агаар амьсгалдаг вэ? Хүн хоногт хичнээн хэмжээний агаар амьсгалдаг вэ? Нэг, 2, 3, 4, 5. Хэмжээгээр л хэлнэ шүү дээ. За. Одоо килограмм юм уу, грамм юм уу тэрийг үү. За дараагийнх нь. Хүн хоногт хэдэн килограмм агаар амьсгалдаг вэ? Хүн хоногт хэдэн килограмм агаар амьсгалдаг вэ? 1 2 3 4 5 биш үү да? 1 2 Сим бичээрэй. 3 4 5 12 кг. Тий. Газар шороонд би хайртай шүлгийн зохиогч. Газар шороонд би хайртай. Тий. Шүлгийн зохиогч. Газар шороонд би хайртай. Тий. Маш балбар үлээ. Биш үү наа? Тий. Газар шороонд би хайртай шүлгийг хэн зохиосон бэ? За дараагийн. Газар шороонд би хайртай шүлгийн зохиолч юм бэ?
1 2 3 4 5 Дулмаа гэж хүн зохиосон юм байна. Ноён богдын ханы хитэн ямар засгийн хошуу гэж нэрлэдэг байсан бэ? 1 Эрдэнэ засаг. биш ээ. Ноён богд ханы хитэн ямар засгийн хошуу гэж нэрлэдэг байсан бэ? 1 2 3 4 5 биш үнэ. Балдан засгийн хошуу. За балдан засгийн хошуу. Монголын анхны ерөнхий сайд хэн бэ? Монголын Ерөнхий сайд хэн бэ? Сэрэн дор Биш үнэ. Дараагийнхан Асраа юм уу? Монголын хамгийн анхны ерөнхий сайд хэн бэ? Гур болцсон уу? За Монголын хамгийн анхны ерөнхий сайд нь Намнан сүрэн. Төмөн цэрэг гэж хэдэн хүнтэй цэрэг вэ? 1 2 Мянган цэрэг. биш үү? Төмөн цэрэг гэж хэдэн хүнтэй цэрэгийг хэлдэг вэ? 1 2 100. биш үү? Төмөн цэрэг гэж хэдэн тооны цэрэгийг хэлдэг вэ? 5000. Биш үү да. Төмөн цэрэг гэж 10,000 цэрэг хэлдэг юм байна. Баялжир имэн цэрэн найдамдыг хэдэн настайд нь дагуулж ирсэн бэ? Баялжир имэн цэрэн найдамдыг хэдэн настайд нь дагуулж ирсэн бэ? 8 нас үг байна. Баялжир имэн хүү Думаа цэрэн хэдэн онд төрүүлсэн бэ? Баялжир имэн хүү Думаа цэрэн хэдэн онд төрүүлсэн бэ? Баялжир имэн хүү Думаа цэрэн хэдэн онд төрүүлсэн бэ? Биш ээ наа. Баялжир имэн хүү Думаа цэрэнгийн 1913 онд төрүүлсэн байна. Хүний биед хамгийн их ус агуулгадаг эрэгтэн юу вэ? 1 биш үү? Хүний биед хамгийн их ус агуулгадаг эрэгтэн. Арис. Зүг байна, Арис. Манай Баялжирын ургийн хүүхэн хүү хэдэн хүүхэдтэй вэ? 4 зүг байна. Хүний 3 эрдэнэ гэж хэн бэ? Хүний 3 эрдэнэ гэж хэн бэ? Тэг хүн өөрийнхөө миний 3 эрдэнэ гэж хиннийг нэрлэдэг вэ? 1 2 3 биш байна. Хэнийг нүд хамар гэж нэртэй хүн байхгүй шүү дээ. Хэнийг нэрлэдэг вэ? Аав ээж багш. Зүг байна. Аав ээж багш 3 эрдэнэ гэж нэрлэдэг юм байна. Викин дээр. Дэлхийн хамгийн их хүн амтай хот юу вэ? Хятад. Биш байна. Хот. Дэлхийн хамгийн их хүн амтай хот ямар хот вэ? Энтиг хот. Биш байна. Хот яриад байна шүү дээ. Токио. Зүг байна. Токио. Баялжир нь хэдэн онд ээжтэйгээ энэ нутагт ирсэн бэ? Ээжтэйгээ энэ нутагт хэдэн онд ирсэн бэ? Баялжир нь. Тийм.
Одоо манай Баялжирэг гэдэг хүн маань Тийм ээ, тийм ээ. хэдэн онд анх ээжтэйг ирсэн бэ? 1012 онд ирсэн байхаа. 1900 12 онд. 10 хэд юм бэ? 12 онд. 13 зөв байна. 1913 онд. Дэлхийн хамгийн гүн нуур ямар нуур вэ? Дэлхийн хамгийн гүн нуур. Нэг, хоёр, гурав. Дэлхийн хамгийн гүн нуур. Уснаар. Биш үү? Дэлхийн хамгийн гүн нуур. Байгаль юм. Зөв байна, байгаль нуур. Хүний бие дунджаар хэдэн литр цустай вэ? Тэ, цус. 30. Биш үү? Ус юм уу, цус юм уу? Цус. Литрээр нэлт юм уу? Тэд за нэг тэдээс тэдэн литр гэдэг чи. Тэгвэл би авъя. 30-аас 70 литр. Хэдэ? 30-аас 70. Биш, цус яриад шүү дээ. Хүний бие дунд хэдээс хэдэн литр цустай вэ? Хүний биеийн цус. 5-аас 6. 7 юу? 5-аас 7. За 5-аас 6-ыг нь авлаа. 4-өөс 6 литр үү биш үү? За Монголын хамгийн урт гол юу вэ? Хуулгал. Биш үү наа? Орхон гол. Үүлэн бор шүлгийн зохиогч хэн бэ? Нацагд орж. Биш. Үүлэн бор шүлгийн зохиогч хэн бэ? Нэг, хоёр, гурав, дөрөв, тав. За бас үүлэн бор шүлгийг Ринчиг гэдэг хүн зохиосон юм байна. Говь Сүмбүр аймгийн төв юу вэ? Говь Сүмбүр аймгийн төв юу вэ? Шивээгөө. Биш байна. Говь Сүмбүр аймгийн төв нь Чойр. Гараараа барьж болохгүй ч нүдэрээ харж болдог зүйл. Гараараа барьж болдоггүй ч нүдэрээ харж болдог зүйл. Зөв. Хэдэн иш имэ хэдэн хүүхэдтэй вэ? Нэг, хоёр, гурав, дөрөв, тав. Болсон. Дараагийнх нь. Хэдэн иш имэ хэдэн хүүхэдтэй вэ? 8. Зөв байна. 8 хүүхэдтэй. TikTok аль улсаас гаралтай вэ? Америк. Биш. TikTok аль улсаас гаралтай вэ? Хятад. Хятад улсаас гаралтай. Нямжовын отхон заяа хэдэн он төрсөн бэ? Манайхны Нямжовын танилцуулга болсон шүү дээ. За битгэхгүй бол дараагийнх нь. За нэг тэдэн он байж магадгүй гэж. Нямжовын отхон заяа хэдэн он төрсөн бэ? Нэг Нямжовын отхон заяа за чи бууж болно шүү дээ. Нямжовын отхон заяа хэдэн он төрсөн бэ? За нэг 1900 тэдэн он гэдэг хэлж. Тэдэд он. Биш үү даа. За отхон заяа гэдэг хүн маань 1979 он төрсөн юм байна. Дэлхийн хамгийн хурдан амьтан ямар амьтан бэ? Вирус. Биш үү наа? Чимээг гарав. Дэлхийн хамгийн хурдан амьтан. Минч гэдэг амтан байна. Биш үү наа? Дэлхийн хамгийн хурдан амьтан юу вэ? Нэг загас гэдэг үү? Биш ээ. Дэлхийн хамгийн хурдан амьтан шонхор юм байна. Балтанд орж байгаа хэдэн он төрсөн бэ?
Балтан дорж руу хэдэн онд ирсэн бэ? 62. Биш. Хэдэ? Балтан дорж руу хэдэн онд ирсэн бэ? Тэгээ Балтан дорж руу хэдэн онд ирсэн бэ? 1 2 3 4 5 Бэж гэж яах вэ? Би 5 секунд болно шүү дээ. За, дараагийнх нь хариулт. Одоо хариулт. Бэж гэсэн байх бай. Балтан дорж руу 79. биш ээ. Үгүй биш байж. 1930 онд ирсэн юм байна. Төрийн 3 өндөрдөг гэж хэнийг хэлдэг вэ? Ерөнхийлөгч, ерөнхий сайд. Ерөнхийлөгч, ерөнхий сайд гэх хөрлөд байна. За зөв байна. За 5 эрдэнэ гэдэг зүйлийг нэрлэе. 5 эрдэнэ гэдэг зүйлийг нэрлэе. 1 2 3 4 5 5 эрдэнэ гэдэг зүйлийг нэрлэе. 1 2 3 4 5 дараагийнх нь 5 эрдэнэ гэж юуг зэврүүлж хэлдэг вэ? Адуу тэмээ өхөр хон ямаа. Өмнө нь сая 5 үгийг алдчихлаа шүү дээ. За 5 эрдэнэ гэж алт мөнгө зэс төмөр шүр юм байна шүү. Энэ дээр тэгэж бичсэн юм шүү. За тэгвэл саяын асуултны хүмүүс бусаа зогсчих. 3 хүмүүс. Би төгтөрч унших байгаа ш. Нам руу битгий дайраад. Би төлсөө гараа аваад. Пүрв эмээгийн нөхөр хэн бэ? Цагаан хүү. За зүг байна. Нэм жавга ямар жилтэй вэ? Могой жилтэй. Биш вэ? Биш ээ, дараагийнх нь. Могой мөр жилтэй. Биш ээ. Нэм жавга ямар жилтэй вэ? Биш. Нэм жавга ямар жилтэй вэ? Биш үү та. Нэм жавга дуу жилтэй юм байна. Пүрв эмээгийн охин цэцэгмаа хэдэн хүүхэдтэй вэ? Пүрв эмээгийн охин цэцэгмаа хэдэн хүүхэдтэй вэ? 3 хүүхэдтэй. Биш үү? Дараагийнх нь. 4 зүг байна. Та уур бацсан та цааш. Би 3 дахь шүү дээ. Биш. Өмнө хүч 4-гээ таацсан. Хүүхэн хүүгийн ээж хэн бэ? Ээж хэн бэ? 1 2 3 4 5 Манайхан танилцуулгаар муу сонсон юм шиг. За. Танин мэдхүү гэсэн юм байна. Нарны аймгийн хамгийн жижиг гариг ямар гариг вэ? Нэг зүг байна. Морь жилийн харш жил ямар жил вэ? 1 2 Биш байна. Морь жилийн харш жил юу вэ? 1 2 3 Өөртөө итгэлтэй хариулаарай. Юу? Үхэр биш юм аа. Морь жилийн харш жил ямар жил вэ? Гахаа. Хулгана байсан юм аа, биш байлаа. Гар татах гэж ямар утгатай үг вэ? Гар татах гэж ямар утгатай үг вэ? Харамлах. Зөв.
Ямар амархан асуулт. Зүгээр шүү дээ. Хамгийн хурдан тээврийн хэрэгсэл. Онгоц. За зөв байна. Монголын маргааш яадаггүй гэдэг вэ? Сонсогцог ба. Монголын маргааш яадаггүй гэдэг вэ? Монголын маргааш дуусахгүй. Зөв. Хамгийн удаан хөдөлгөөнтэй амьтан ямар амьтан бэ? Яс түлхээ. Зөв. Ээжийн цагаан сүүн ямар эрдэнэ гэдэг вэ? Юу? Ээжийн цагаан сүүн ямар эрдэнэ гэдэг вэ? 1 2 Зөв байна, совд эрдэнэ. Дахианы аль тал нь их өдтэй байдаг вэ? 1 2 3 4 5 биш үү та? Дахианы аль тал нь хамгийн их өдтэй байдаг вэ? Сайн бодоорой. 1 2 3 4 5 биш үү наа? Дахианы аль тал нь илүү их өдтэй байдаг вэ? Даалгавч. Биш үү наа? Энэ дахианы хамгийн их өдтэй тал нь гадна тал нь юм биш үү ерөнхийдөө? 150. Дар бүдээ айлын хиддэг хүүхэд вэ? Дарийн бүдээ айлын хиддэг хүүхэд вэ? 1 5. За 5. Даримагийн Ууганбаатар хэд танилцуулга нь яваагүй юм чи асуух ярихгүй үстэй. Танилцуулга юм чи. Одоо таны Хүчил төрөгч хиддэг элемент вэ? Хүчил төрөгч хиддэг элемент вэ? 6 болон 7. Биш үү наа? Хүчил төрөгч хиддэг элемент вэ? 1 2. Биш үү наа? Биш үү наа? Хүчил төрөгч хиддэг элемент вэ? За тааж байж байгаа. Энд хариулахгүй бол та гур байхад зогсон шүү. 1 Үгүй. Энд 3 хүн үлдчихэж байгаа юм чи. Одоо тэгээд эндээс энэ гураас нэг асуулт асуучаад танаас нэг өөр асуултаа хариулж өгөх юм болно шүү. Одоо энэ сүүлийн 4 хүн үлдсэн юм чинь ингээл эндээсээ. Тэнд нэг нь хасагдсан биз дээ. Одоо тэгээд 3. Та хариулж чадахгүй бол дөрүлээ буцаад өгсөн гэсэн үг байхгүй. Та хариулах юм бол яах гэсэн үг. Би хариулж чадахгүй. За дөрөв буцаад зогсч. За буцаад танин мэдгүрэг орё. Угаас нэг саяын дараа зогсчихсон. Монгол улсын 2 дахь олимпийн аваргын нэр. Бадар ууган. Зөв. Монголын хамгийн өмнө захын цэг. Өмнөг аймгийн 3-с. Биш үү наа? Монгол улсын хамгийн өмнө захын цэг. Нэг, 2, 3, 4, 5. Жидэн байт юм. 3 шүү дээ. 3 байт юм. Авраг гэсэн нэг ордлого. Зүг байна. Тай. Зургаан настайдаа хөгжим тоглож эхэлсэн сууд хөгжмийн зохиолч хэн бэ? Нэг Ах トゥ нарын хүрээ. 2 3 4 5. Гөрөө наад чи аюу тэнэг асуултаа. 6 настайгаас өгвөл энэ хэн ч гэсэн тоглох хэрэгтэй. Хөгжмийн зохиолч алдартай хүн яриад байна. Зарга
Биш ээ. Та сүүлд нь илчлээ шүү дээ. Угаасаа хөгжмийн зохиолчгээр алдартгэр Моцарт гэдэг нь орж ирдэг шүү дээ. За тэгвэл арай энэ насцаа. Дахиад зогсох таа. Урт хар хүн модон дээлтэй будган хийлтэй тэр юу вэ? Урт хар хүн модон дээлтэй будган дээлтэй хийлтэй тэр юу вэ? Урт хар хүн модон дээлтэй будган хийлтэй тэр юу вэ? Урт хар хүн модон хийлтэй будган хийлтэй тэр юу вэ? Модон дээлтэй будган хийлтэй. 1 2 3 4 5. Урт хар хүн модон дээлтэй будган хийлтэй тэр юу вэ? Түргэн хэллэг. Биш үү наа. Айгаа харанда. Энэ ч удаан хэлүүлгээ ойлгочихтой энэ чинь. Анхааралгүй. Наач асуудаг энэ ч арай амархан байна. Пицца хаанхын хоол вэ? Англи. Англи. Биш. Пицца хаанхын хоол вэ? Америк. Биш үү наа. Итали хоол. Энийг асууж. Монгол улсын төрийн далбаа хэдийн харьцаатай вэ? Хэдийн харьцаатай вэ? Тэг хэдийн харьцаатай вэ? 3 4 байд. Биш. За энэ таач бол мэддэг үү гэж таач бол бараг төрөл. Монгол улсын төрийн далбаа хэдийн харьцаатай вэ? 80 см хойно. Хэдийн харьцаатай вэ? 80 м-аар биш үү? Энд дээр тийм байх угаасаа. Хариултыг авах. Аль нэ? Энэ биш хамгийн дээл. За энэ асуудаг бол юу? За. Асуулт ойлгомжгүй манай дахиад өөр асуудал байна. Хариултаа сонсч. 2-1 л гэж байна. Тэр хоёулаа таарах. За. Уншиж бичих үед ном нүднээс хэдэн сантиметр байх ёстой вэ? Хараг үнэ ном гэсэн үг. Уншиж бичих үед ном нүднээс хэдэн сантиметр байх ёстой вэ? Хэдээс хэдэн сантиметр байх ёстой вэ? 1 7. биш байна. 20-оос 30 санж. Биш байна. Америкийн кино академийн тэргүүн шиг Америкийн кино академийн тэргүүн дээ. шагналын нэр. Америкийн кино. Зөв байна. Солонгосын үндэсний хувцас. Солонгосын үндэсний хувцас. 1 Хамбог. зөв байна. Монгол хүн сансарт ниссэн өдөр. 1980 Өдөр. Он биш. Он цар өдөр. 3 сарын Чимээг угараа. 27 гэдэг лөө. Биш байна. 3 сарын 22. Зөв байна. 3 сарын 22. Хоёр үлдсэн. Сүүлд үлдсэн 2 хүн байж ураа. Одоо 3 дугаар хоёроо шалгаруулна шүү. Төмөр хоёрыг хоёр. Монголын хамгийн хол харайдаг амьтан. Юу? Монголын хамгийн хол харайдаг амьтан. Тэ. 1 2 3 биш үү? Монголын хамгийн хол харайдаг амьтан. Ирүүсүү. Биш ээ. Хэрэм юм бэ? Дараагийн чи урдаа. Чингис хааны баг хатан хэн бэ? Энэ хоёр мэдгүй л байхад болно шүү дээ. Та нар мэдэх нь аваа. Өөр юм асуух юм уу?
Дараагийнх нь 5 секунд болсон. Улам. Зөв бай. Улам. За 1-р байранд Зориг ах маань орсон. 2-р байранд Чö Жанцсан. 3-р байранд Наран Туяа.